Монголын иргэний агарын тээврийн X удирдлагууд дайны эрсдлийн даатгалын 700 сая орчим Америк долларыг угаасан эргээ цагдаа орох 461-р ангид 6 өдрийг саатуулан орсон. Монголын иргэний агарын тээврийн X удирдлагууд болох этгээдүүдийг дайны эрсдлийн даатгалын 700 сая Америк долларыг угаасан эргээ цагдаа орох 461-р ангид саатуулан орсон. Тэдний донд 2005-аас 2010 онд Монголын иргэний агарын тээврийн санхүүгийн албаны дарга ажиллаж байсан Хорсон түүний төрсөн дүү суурь тогтох Гантөмөр нараас гадна Монголын иргэний агарын тээврийн захирал байсан Монгол улсын гавьяд нисгч Бат Эрдэнэ орхон болон түүний эхнэр Цэцэгмаа нар байгаа юм а. Тэгвэл тэдний араас одоогийн удирдлага болох жаргал сайхан захирал болон бусад албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгөний эрэг татах нь нэгэн тодорхой болжээ. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Заяагийн Монголын иргэний агарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бэлэг сайханд явуулсан албан бичигт Баян-Хонгор аймгийн Нүхтдүүр хязгаарлагдмал хариуцлагат компанитай байгуулсан их хэмжээний мөнгөний гэрээг цуцлах Монголын иргэний агарын тээврийн компанид учирсан хохирлын хууль хяналтын байгууллагад хандаж хэмжлэх гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь Монголын иргэний агарын тээврийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах арга хэмжээ авахыг даалгажээ. Нүхтдүүр компанид 2011 онд Монголын иргэний агарын тээврээс 2 тэрбум төгрөг шилжүүлж байсан бол ганцхан жилийн дараа буюу 2012 онд 3.8 тэрбумыг шилжүүлж нэмэгдүүлсэн байна. За яг энэ мөрдөн байцаалтын нууцтай холбоотой юм шигс би хамаагүй ярьж болохгүй. Тэгэд энэ Монгол улсын зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Заяагийн бичиг байгаа. Энэ хүнээс тодруулж болно те катерингийн үйл ажиллагааны тухай гэдэг. Зам тээврийн сайдын зөвлөлийн 2013 оны 2 сарын 19-ний өдрийн хуралдаанаар шалгалтын мөрөөр арга хэмжээний тухай зам тээврийн сайдын 2012 оны 37 дугаар тушаалын хэрэгжилтийн байдлыг хэлэлцээд Нүхтдүүр гэдэг байгуулсан гэрээг цуцлах, катерингийн үйл ажиллагааг тус компанид гэрээгээр шилжүүлсэнтэй холбогдсон мяд төрийн өмчт хувьцаат компанид учирсан хохирлыг хууль хяналтын байгууллага хандаж нэхэмжлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаанд мяд компани холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах зэрэг арга хэмжээ авахыг даалгасан. За тэгэхээр энэ бол одоо төрийн нарийн бичгийн дарга Бат Заяагийн бичсэн албан тоод байна. 3 сарын 6-ны өдрийн 3.38 тоотой албан бичиг байгаа. Тэгэхээр энд бол одоо хэлж шít. Эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг. Бүх материал нь бэлэн байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо захирлын зөвлөлийн хуулиар их л тэмцэл болж иж бид нар энэ гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Маш их хэцэргүүлэлцээ тулгардаг. Энэ гэрээ жишээ нь ямар хэмжээний мөнгөөр хийгдсэн гэрээ вэ? За одоо ингээд за яг хоёр бол одоо тоо хэлэхдээ одоо юу тоогоор л яриа да. 2011 онд 2 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Энэ Нүхтдүүрт. 2012 онд ганцхан жилийн дотор 3.8 тэрбум төгрөг болж өссөн байхгүй. Жилийн дотор тэрбум 800 сая. 4 онголц маань байж байгаа. Тодорхой хэмжээгээр арч зорчигчд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч гэсэн тийм ээ. Ийм одоо хоёр дахин нугарах тийм байдал бол өсөөгүй шүү дээ. Ийм байдал үүсээд байгаа. Тэгээд энэ ер нь бол одоо энэ дэр бол шат одоо ингээ хоёр хөнгөл гарыг өсгсөн байдаг. Нэг нь одоо шалгаж байгаа орхон захирал, нөгөөх нь манай одоо өнөөгөө удирдлага жаргасан байхгүй хоёр. Тэг өөрөө болохоор зөв одоо би бас андуураа зурсан гэдэг ч юм уу те нөхцөл байдлыг нь харж байгаа янз янзэл тайлбар хэлдэг л дээ. Гэтэл энэ дээр бол Бат Заяа бол нарийн бичсэн байна шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах гэж асуудал тавьсан байна шүү дээ. Эхлэл зүг чинь би энэ гэмт хэргийн шинжтэй гэдгийг бол Бат Заяа даргалуудаа мэдэх байх л та. Тийм ээ. Тэгэд мөрдөн байцаалттай явцад байгаа энэ юмыг бол заавал юу байхгүй хаа. Дэлгэрүүлж хэлэхгүй байх зүйтэй байх л гэж бодож байна. Энэ үедээ маш олон хууль зөрчсөн үйлдэлүүд бийг нь бидэнд олцсон мэдээллээр онгоцны эрдийн нэг суудлыг илгээхэд 100 сая төгрөгөөр бизнес класс суудлыг 200 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан худалдан авч байжээ. Харин бодит зах зээлийн ханш нь 10-аас 20 мянган Америк доллар байдаг юм байна. Хэдийгээр сүүлийн үед Монголын иргэний агарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдэж ирсэн таатай мэдээлэл байгаа ч удирдлагуудын мөнгө хэвцэн хэрэг баггүй бий юм байна. Үүнийг шүүмжилсэн Монголын иргэний агарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга бэлэг сайхныг танихгүй хүмүүс дагаж мөрдөх болсон бөгөөд ойр дотных нь хүмүүс хоолны хордлогонд ордог болсон гинэ. Энд бол ерөөсөө яг тийм ашиг сонирхлын зурчил, яг мөнгөний
асуудал байдаг учраас маш их хэцүү юм байна. Өөрөөр хэлбэл ингээд өнөөдөр яригдж байгаа асуудал цаана дандаа мөнгөтэй холбоотой учраас энэ одоо хүмүүс их эмзэглэдэг юм байна. Тийм учраас энд бол ер нь зүгээр хүн бие биенээ доромжлох, твиттерээр гутаах, интернетээр хүний гутаах, доромжлох бол юу ч биш. Ер нь хүний бараг одоо их амьд хөргөж тийм байдал үүсч магадгүй байдал үүсэж байгаа байхгүй юу. Одоо яг янз бүрээр одоо миний эргэн тойрны хүмүүс бол хордлого авч байгаа тийм үстэй. Хоолны хордлого ч юм уу. Дээрээс нэмээд бол ер нь байнга бол машинууд дагж байгаа. Энд тэнд явхад. Өчигдөр ихэд бол хар ногоонгийн экстриер машин одоо 44 76 гэсэн номертэй ОБХ гэсэн тийм хар ногоон экстриер машин дагсан. Өдөрж ингээд дагсан байгаа. Тэгээд сүүлд нь бол энэ машин ингээд бид нар анзаарсан мэдсэн мэ яасан. 83 92 гэсэн номерыг бол уртлынхаа одоо юунд номер дээр сольсон байгаа. Тэгээд яг Винерс гэдэг ардын уртлын юунд ресторан зориуд ороод тэр випрөнд сууж ахаарнд манай жолооч зориудын удаан зогсох байдал үзүүлсэн чинь нөгөө машин тэр зогсол дээр одоо ингээд зогслолт. Тэгэхээр манай жолооч очоод арталын тойроод үтсэн чинь энэ 44 76 гэдэг номер арталдаа хэвээрээ байж байна. Уртлынх номер 83 92-оор ингээд номер нь одоо солилцсон гэдээ байж байгаа. Тэгэхээр би одоо энэ байдлыг халуусаар мэдэгдэх ёстой. Ягдвал би сайдаа бас мессежээр явуулсан ийм машин дагж байгаа шүү надад. Тэг яг тээврийн хэрэгслийн одоо бүртгэл байдаг учраас энэ бол цагдаач гэсэн мэдэгдсэн байна. 11 онд хийсэн гэрээг одоо бид нар одоо үзлээ л дээ. Тэгэхэд зөвхөн нэг суудал бол экономик классын суудал гэх тээ, ердийн суудал, онгоцны суудлын үнэ нь 100 сая төгрөг байгаа байхгүй юу. Тэгж гэрээг хийсэн байна. Тэр дэлхийн зах зээл дээр бол өсрээд нэг $9,000 л байна. 7-оос $9,000. Тэг чин 100 сая гэдэг чинь 12 3 сая одоо төгрөг гэсэн үг шүү дээ. Жилдээ 198 тэрбум төгрөгийн орлого олдог Монголын иргэний агарын тээвэр компанийн орлогын баггүй хэсэг нь учир битүүлгээр алга болдог ч их мэдээлэл байна. Тиймээс Монголын иргэний агарын тээврийн өмнөх удирдлагуудын араас одоогийн удирдлагууд нь шалгагдаж эхлэх нь нэгэн тодорхой болжээ.